Төрийн орон сууцны корпорацийн засгийн газрын 2012-оос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал 2014 онд нийслэл Улаанбаатар хотноо 1764 айлын буян тухайны хорооллыг нийт 120 хүүхдийн 2 цэцэрлэгийн хамт ашиглалтанд орууллаа. 2015 оны 12 дугаар сард 6500 айлын буян тухай 2 хорооллын 1-р ээлжийн 9 давхар 1620 айлын орон сууцны 30 барилгыг 240 хүүхдийн цэцэрлэгийн хамт байнгын ашиглалтанд хүлээлгэн өглөө. Буян тухай 2 цогцлбор хороолол нь 2018 онд бүрэн ашиглалтанд орсон бөгөөд үүнд 9 давхар 48 ширхэг орон сууцны барилга, 12 давхар 60 ширхэг орон сууцны барилга, 400 автомашины 7 давхар нэгдсэн автогараж, 12 ширхэг 5 давхар худалдаа үйлчилгээний төв, үзүүр үйлчилгээ, спорт цогцлбор, нэг ээлжиндээ 1250 хүүхэд сурах хүчин чадалтай 2 сургууль, 240 хүүхдийн 1 цэцэрлэг, 280 хүүхдийн 3 цэцэрлэг, гадна хүүхдийн тоглоом, нохойн байгууламж, дугуй, гүйлтийн зам зэргийг шийджээ. Мөн бага насны хүүхдүүд сургууль цэцэрлэгтэн явахдаа төв автозам хөндлөн гарахгүйгээр зураг төслийг нь гаргаж өгсөн байдаг. Мөн Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилттой хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Архан гай, Дархан уул, Сэлэнг, Хинтийн Борундор, Увс, Ховд аймагт нийт 677 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд орууллаа. Төрийн орон сууцны корпорац нь 2016 онд Эко Яармаг төсөл түрээсийн орон сууцны хөтөлбөр, буян тухай хорооллын 2 дугаар ээлжийн орон сууцны барилга, долоон хороолол төсөл, аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр, төрийн түрээсийн орон сууц хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж их бүтээн байгуулалтын жил болгон ажиллаж байна. Төмнийн тухлуулан төрийн орон сууцны корпорац